Тэнгэр ертөнц. Онгод. Дээд тэнгэрийг дээд, дунд, бага хэмээх 3 багцлаанд хуваадаг. Хамгийн дээд тэнгэрийн өвгөд нь 65-аас 66 хэмжээстээс эхлэн оршдог бол дунд багцлааны өвгөд нь 36-аас 37 хэмжээстээс бага багцлааны өвгөд 11-ээс 12 хэмжээст орон зайдаас эхлэн буудаг байна. Өдгөө нарт хорвоод үйлсээ дүүргэн оршиж байгаа хүмүүний ойрын өвгөд нь бага багцлааны буюу 11-12-оос эхлээд 32 хүртэл хэмжээстийн өвгөд байдаг. Ойрын 400 жил дотор дээд тэнгэрт гарч дөнгөсөн сүнсүүд буюу өвгөд эргэн улаачдаа онгод дүрээр буун өргөө гэр голомтын хийгээд удам угсааны үйлсийг дүүргэн байдаг. Эдгээр бага тэнгэрийн өвгөд улаачдаа буухдаа хайрхтын, лусын, гал голомтын тахилга хийгээд удмын үйлсийн үйл хэргийг илүүтэй дүүргэнэ. Дунд багцлааны өвгөд нь улаач дээр бууж буюу буулгүйгээр үйлсээ дүүргэх бөгөөд өөрийн удмаас гадна ойр тойрныхоо яс, цусан холбоотой 3-аас 4 удмын үрсийн төдийгүй уул хайрхтын мөн лусын үйлсийг дүүргэж оршдог. Төрийн зарим нэгэн үйл хэргийг дэмнэх өвгөд ч бас бий. Дээд багцлааны өвгөд эрдэм, оюун ухаан, шид хүч найравдан дэлгэрсэн өвгөд байх бөгөөд тэд төрийн буюу улс гүрний, дэлхийн, огторгуй ертөнц, бусад айн оршихуйдын үйлсийг дүүргэж оршино. Бага тэнгэр. Үрсийн хилдгээр харын болон цагааны үйл хэрэгтэй өвгөд энэхүү бага багцлаанд харьяалагддаг. Харын өвөө, цагааны өвөө, улааны өвөө, шарын өвөө гэх мэтээр нэрлээд байдаг нь зөвхөн үйл хэрэгээр нь хэлж байгаа юм шүү. Бага тэнгэрийн өвгөд бол дээд тэнгэрийн зарлагт үйл хэрэгт оролцох буюу хит ариун эрчим хэмтэй дээд тэнгэрийн өвгдийг толдох чадваргүй байдаг. Замбад буугаад тэгж айхтар шидийн үйл хэргийг дүүргээд байж дөнгөхгүй бөгөөд эрчмийн засал, голомтын заслыг л түлхүү хийнэ. Тэд улаачийн бодол оюуныг таслан бууж ирэх бөгөөд ямар нэгэн буртаг, сүнсэн болон махан биедээр наалтсан хар эрчмийг цэвэрлэх зэрэг харын үйл хэргийг дүүргэх хэдий ч хар муу сүнстэй тулалдан дайтах айн оршихуйн хар мууг дарах зэргийг хийх чадваргүй. Лусын байраа эсвэл ямар нэгэн нэхлийг хариулах чадварч мөн хомс. Цөөн зарим нь ийм чадвар байх бөгөөд голчлон эрчмээр давмгайлан үйлсийг дүүргэдэг. Тухайн улаачдаа олон удаа буухуу буурлаа. Ариун удаа буунаа. Улаач нь амьд оршид байвал бууж л байна. Улаач нь өвгдөө хүчжүүлэн үйл хэрэгээ аривдуулан эрдмээ дээшлүүлж байвал тэнгэртээ өвгдийн хэрэгэм зэрэг мөн нэмэгддэг. Үрс нь үйлсээр хэр цойлж, удам нь хэр гийж байна вэ гэдгээс хамааран удмын өвгдийн хэрэгэм зэрэг мөн нэмэгдэх бөгөөд хэмжээст ахих эсвэл хэмжээст ахихгүйгээр сэнти ахиж болно. Жишээлбэл зараалын үйл хэрэгтэй өвгөд байсан бол үрсийн сайн үеийн үр дүнд нэг хэмээр дээшлэн домжийн үйлс дүүргдэг болох гэх мэт. Харин улаач нь муу байвал хэмжээст буурах төдийгүй зарим өвгдийн онгод болоод буух эрх хязгаарлагдан хаагддаг нь ч бий. Өвгөд ямар хугацаанд 11-12 дугаар хэмжээстэд хүрдүгэ буурлаа.
дахин хүмүүн болон төрөх хувьд үйл хэрэггүй буюу ламхаа нарын айлдаад байдаг дээдийн заяаг олсон бол онгод болсон бол дараагийн дүр болсон улаачийн сүнсийг бүрдүүлэн нартад хүмүүн болгон бэлдэж улаачийг 13 юм уу 21 наснд хүрэхээр дэлхийд буух томилгоо нь бүрддэг. Хамгийн багадаа 200 жил, зарим цөөн тохиолдолд 120 жил болсон онгод байдаг бөгөөд онгодын хүчийг олохын төлөө өрсөлдөөн тэмцэлдэнэ. Өөрөөр хэлбэл эрдэм ухааныг сурч танин өөрсдийн улаачийг бэлдэж нартад мэдлүүлэх нэг улаач үр дээр байх 3 онгод байлаа гэхэд толгоо онго болохын төлөө бусад өвгөдтэй эрдэм ухаанаа уралдуулах зэргээр бэлтгэл ажлуудыг гүйцэлдүүл. Онгод болон буух хувь хишиг эрдмээ ариун сурч чадаагүй бол дараагийн улаачийг мэдлүүлэх хүртэл хүлээх буюу энэ замб твд эргэн хүмүүн болох хувь зүйлийг оноо. Хүмүүний аль нэгэн үеийн сүнс юм уу биеийг ноёлох аль нэг сүнс нь болон бууж ирдэг. Бага тэнгэрийн онгод маш их эд зүйл бэлдүүлдэг нь зөвөө буурлаа. Буун үйлсээ дүүргэхэд эрчмийн орон зайг тэр эдүүдэд нь үүсгэн бүрдүүлдэг учир зөв. Тэд шидийг ашиглаж эзэмшээгүй, ашиглах эрхгүй учир засал хийхдээ мөн адил тэр олон эдүүдийн эрчмээр дамнуулан үйлсээ дүүргээд байгаа юм. Үүнийг тэр зүгт төдөн удаа өргөөд, төдөн удаа цацлаа гих зэргээр эдүүдээ ашигладаг юм шүү дээ. Бага тэнгэрийн онгод тэгж олон чанар хийх нь зөвөө буурлаа. Зөвөө үүний талаар Алтан гурвалжин судрын бөөгийн хэсгээс уншаарай. Улаач нарын хувьд бага тэнгэрийн өвгдөөс эхлэн дунд тэнгэрийн өвгөд, дараа нь дээд тэнгэрийн өвгөд гэх мэтээр дээш ахих, шууд дээд тэнгэрийн өвгдөө буулгах хоёрын ялгаа нь юу байдаг бол буурлаа. Ялгаа нэг нь цаг үе, хоёр нь улаачийн дүүргэх чадвар, гурав нь бага тэнгэрийн өвгдийн хийх үйлс дүүрэх, дөрөвт өвгөд нь хэр хүчээ аван үйлсээ яаруу дүүргэсэн байна зэргээс хамаарна. Багаас нь эхлэн явах нь зөвөө буурлаа. Тухайн улаачаасаас л хамаарна. Нэг удмын дотор бага тэнгэрийн өвгдийг буулгах хэдэн ч улаач мэндэлж болно. Учир нь удам дотор заавал байх учиртай онгодууд гэж бий. Лусын, харын, цагааны, улааны, хайрхны, дорилгийн, домжийн, галын үйлстэй гэх мэт үйлтэй өвгөд тэнд байна. Эсвэл түшиглэн орших үйлтэй, овоо тахилгын үйлтэй, хицний, толны, бардагны, ташуурны эзэн гэх мэт хуваагдлаа гэхэд нэг удамд хамгийн багадаа 3-4 улаач байвал улаач заавал байх ёстой. Энэ бол зөвхөн бага тэнгэрийн өвгдийн хувьд л хамааралтай. Дунд тэнгэр. Дунд тэнгэрийн багцлаанд төрийн бага үйлсэд гар бие оролцогч түшмэл, түшээ, бичигтэн юм уу төрийн чуу энэ буюу өнөө цагийн төрийн сангийн зэрэг үйл хэргийг дэмнэх өвгөд багтана. Мөн удмын үрсээ хэрхэн оршоох вэ? Ямар үйл хэргийг дүүргэх вэ зэргийг хариуцсан удмын оройлогч, дэнслэгч, үүсгэгч өвгөд бий. Галтын удмынхан байлаа гэхэд галт химээх нэртэй үүсгэгч өвгөд байх жишээтэй. Үүнээс гадна удмын эзэн, толгой, ахлагч химээгдэх өвгөд ч бий. Ингэж тунгаахаар нэг удамд хамгийн багадаа 2-3 улаач байх шаардлагатай.
Өдгөө зарим удмын дунд тэнгэрийн өвгдийн улаачид үзэгдэхгүй байна. Учир нь бага тэнгэрийн үүлийг дүүргэж буй улаачид нь дунд тэнгэрийн өвгдийг буулгах учир ухааныг таниагүй бөгөөд буулгаж чадсан нь ганц 2 удамд л байна. Үүнээс гадна удам угсааны хар цагааны хилцэлд үйл хэргийг дүүргэх учиртай дээд багцлааны өвгөд гэж байх бөгөөд тэд хамгийн багадаа 1, хамгийн ихдээ 8 улаачтай байж болдог. Дээд тэнгэрт эрдэм номын үйлстэй удмаа хатуу үйлсээс хамгаалж байдаг эсвэл төр улсын юм уу тэв дэлхийн үйл хэрэгт удмаа төлөөлөн оршдог өвгөд ч бас бий. Ингэж тунгаавал хамгийн багадаа 1 удамд 7 улаач заавал мэдлэнэ. Улаачийг хэцтэй ба хэцгүй буюу бөө гэгээн тархитан гэж 2 ангилж байгаа. Тэгэхээр удмын 8 улаачийн 5 нь бөө гэгээн тархиар 3 нь улаачлан бууж үйлсээ хийх боломжтой юм байна. Тийм үү буурлаа? Байж болноо. Эсвэл 8 улаач юм уу бөө тархитан байх ч боломжтой. Дунд багцлааны өвгөд бол 32-оос 63, 64, 65 хэмжээстийн хооронд байдаг. Энэ өвгөд дээд багцлааны үйлсээ тун сайтар дүүргээгүй болбоос дунд багцлаа руу унаж бууна. Бага багцлаанд үйлсээ ариун дүүргэсэн бол дунд руу дэвшиж болно. Энэ багцлааны өвгөд дараах үйлсийг түлхүү дүүргэдэг. Үүнд эрчмийн, зарим бага шидийн, дом шившлэгийн, удмын бүх үрсийг хамтаар нь хариуцах зэрэг багтана. Мөн төр улсын зарим нэг үйлсийг дүүргэнэ. Улааны өвөлтэй тогшин хэмээх өвгөд ч энэ багцлаанд мөн буй. Дунд багцлааны өвгдийг хитсний, толны, бардагны өвөө гэж ялгахгүй, хар цагаанаар нь ч хуваахгүй. Тийм үйл хэргийн өвөө хайрхны тахилгын өвөө гэх мэтээр тодорхойлно. Харин эрлэг тамийн өвгөд энэ багцлаанд ордоггүй. Зарим нэгэн улаач хүмүүнд лусын, хайрхны буюу савдаг, хурмистын өвгөд мөн авралт үйл хэрэгтэй удмынхаа шүтээнийг тахидаг, хөшөө босгодог, удмын сүлд далбааны тахилгын үйлсийг дүүргэдэг хаа нэгхэн буудаг өвгөд бий. Дунд багцлааны өвгөд удмын үйл хэрэгт чиглэн буувал удмын үйлсийн амь насыг тогтоон барих үйлсийг илүүтэй дүүргэнэ. Зарим үед дээд багцлааны өвгдийн үйл хэргийг дэмнэх нь бас бий. Төр улсын үйл хэргийн нэг хэсэгт мануулаар зогсох эсвэл дайтан тулалдах үйл хэрэгт нь багахан хэмийн үйлсийг дүүргэн оршдогоо. Зараал нь болж шогших юм уу буурлаа? Тийм ээ. Мөн зарим нэгэн удмын хутагт хувилгаад өвгөд энд багтана. Шүгдэн өвгөд эндээс 1 хэм дээш оршин дунд багцлаанд төрийн бичээж, төрийн ямар нэгэн зараал, зарим албад зэргүүд орхоос гадна удмын хийгээд ойр түүхт төрлийн жанжид орно. Энд тэгвэл ил Аюуш баатар, ил Дандар баатар нар орох уу буурлаа? Улсын хэмээн үйл хэргийг дүүргэсэн дээр нь гавьяатан хэмээгээд дээд багцлаанд ордог. Бага дунд тэнгэрийн өвгөд бууж байхад мэлмий сонор яагаад тийм сайн байдаг юм бэ буурлаа? Хүмүүний махан биеийн хим хэмжээстэд тун ойрхон байдаг учраас шидийн мэдрэхүйн үйлс тун сайн байна. Дунд багцлааны өвгөд буугад улаач багахан хэмийн мэдрэмжтэй байдаг.
Дээд тэнгэр. Дээд багцлааны өвгөд 65-аас 68 дахь хэмжээсүүдээс эхлэн 108 түүнээс ч давсан хэмжээс орон зайдад байх боломжтой. Төрийн, эрдмийн, дайн тулааны үйлстэй өвгөд энд хэмжээстэд байх бөгөөд одоогоос хамгийн ойр хугацаанд зөнгөлөн байх нь 650-аас 700 жилийн тэртээгээс цаашлан дэлхийн үүслийн үеийн өвгөд хүртэл байдаг. Дээд багцлааны өвгөд өөрийн болон улаачийн мэдрэмж оюуны 50% таллан буудаг ба бага хэмээр эхлэн бууж улам бүрэн буух хэм рүүгээ ойртуулж тасгаж буудаг. Ийхүү тасгахгүй бол улаач болж буй хөрсийн эрчим хэм нь нийцэхгүй шүү дээ. 4 болон 65 дахь хэмийн хооронд багаар бодоход 61 хэмжээст хэмийн зөрүү гарна. 3 биш 4 гэж байгаа нь эрдэм ухаанаа нэлийн тэлсэн үрийн буюу хэмжээст дотроо 4 дахь хэмжээстийн дайтай амьдарч буй улаачийг хэлсэн хэрэг юм аа. Дээд багцлааны өвгөд эрчим, цацраг, туяа, гэрэл, өнгө, шид, зэр зэвсэг, ур ухаан, эрдэм оюун зэрэг ариун олон хэмүүдийг нэгдүүлэн буудаг учраас тун ариун хүчтэй, маш их мэдээлэлтэй, дүүргэн бүтээх үйлс нь маш өргөн цар хүрээ хэмтэй байна. Улаач нь 13 нас хүрсэн бол шахаж эхлэн улмаар буугч боломжтой. Буугаад удмаа төлөөлөн дүүргэх үйл хэрэг нин ариун учир эрт тамгалан улаач болох замнал нь эхэлдэг. Заавал 21 буюу 25 настай болохыг нь хүлээдэггүй. Дээд багцлааны өвгдийн улаач нь бага наснаасаа мэдрэмжээ хөгжүүлэн далд оюуны үйлсийг сурч мэдэн өөрийгөө зэхэн бэлдэж эхэлсэн байх бөгөөд игэл жирийн аргын үйлсэд багахан анхаарна. Дээд тэнгэрийн өвгдийн тамхтай үйл хэргийг дунд багцлааны эрчим хүчтэй өвгөд таних бөгөөд дээд багцлааны өвгдийн улаачийн тамгыг толдон учгийг нь айлдах чадaltaй байдаг. Дээд багцлааны өвгдийг эргэн ирэхгүй мэтээр тунгааж, буухгүй мэтээр авиралдаг. Тэгвэл тэд аргын ертөнцөд муухарлалд автан дэлхий болон улс гүрний үйл хэрэг ихээр гудайсан цагт ор буун ирдэг. Тэдний эрчим хэм хүч нь ариун учир олон төрлийн идэгдлийг зэхүүлэх шаардлагагүй. Буун ирээд хамгийн тэргүүлэн улаачтай биежих бөгөөд үүний дараа удмын үйл хэргийг мөн дүүргэх хэдий ч бага тэнгэрийн өвгдийн хариуцсан дүүргдэг үйлүүдэд оролцохгүй. Улмаар төр улс, огторгуй, орон зайн, оршихуйн үйл хэрэгт илүүтэй анхаардаг. Төр улсын хийгээд огторгуй ертөнцийн үйлсийн зарлагууд олон байдаг учраас дээд багцлааны өвгдийн хамт уг гарвалын өвгөд, толгоон онгод, тархи онгод, дагуул өвгөд, таван твийн өвгөд гэх мэтээр ариун олуулаа бууж ирдэг. Сүүлийн үед ямар гавьяа байгуулсан хүмүүн дээд багцлаанд орж болж байгаа вэ буурлаа. Хөрс дэлхийд оршихдоо төрийн үйл хэргийг илүүтэй дүүргэхдээ игэл жирийнээр бус гавьяа байгуулан дүүргэсэн, ялалтыг мандуулсан төрийн их хаад орох боломжтой боловч ойрын 10-аас 20 жил дотор тэгж суух хүр гарсангүй. Улсын үйл хэргийг хэмнэн оршоон цогцлоосон төр улсын үйл хэргийг тэнгэр газраар нь холбон тунгааж оршоосон алтан дэлхийдээ тун ариун дэмтэй үйл хэргийг дүүргэсэн буюу
дайн тулаанд ялалт гавьяа байгуулсан дайчин өвгөд бас багтана. Мөн түүхэнд олон гавьяатай үйлсийг байгуулсан хүч эрдэм ухаанаар цойсон үрс дээд багцлаанд багтана. Тэнгэрийн үүд хаагдсан гэж ярьдаг тэр тухай айлдаж өгч болох уу бурлаа. Тэгж яригдахын учир нь бага тэнгэрийн өвгөд дэлгэр зуны цагаар буун ирж тэр цагаар тахилгын үйлсээ дүүргэхдэгтэй л холбоотой. Дээд тэнгэрийн өвгдөд энэ ямар ч хамаарлахгүй юм шүү. Улаач үрийн нэг туцалд цус, нэг хилтерхий эс байвал ямар ч үед дээд өвгөд буух боломжтой. Бага тэнгэрийн өвгдийн тун муухраар ойлгодог ойлголтууд бас байна. Зарим өвгөд өөрийгөө нэг тэнгэр гэж тайлбарлаж байна. 99 тэнгэр гэдэг чинь нэг нэгнийхээ дээр давхралтан суусан 99 өвгөд байдаг бөгөөд би тэддэх давхаргаас буугаад байгаа юм гэх мэтээр худал айлтаж байна. Хэрвээ 99 өвгөд 99 давхрах байдаг юм бол бусад өвгөд нь хайцсан байж таарахгүй. Дээд багцлааны өвгөд дотроос там, эрлэг, лус, сав, хурмаст гэх 5 твийн өвгөд заавал томилогдсон буух боломжтой. Мөн дээд тэнгэрийн өвгөд дагалдан бууна. Тамийн өвгөд тун цөөхөн улаачд буудаг. Лусаар эхлэн дараа нь савдаг, хурмаст гэх мэтээр дамжин явна гэдэг ойлголт мөн буруу. Дээд тэнгэрийн өвгдийг судар буулгах чадвартай, шидийн хүчээр цасан дүүргэх чадaltaй буюу дом шившлгийг засах, дайдах, хатан дээд заяатай, хаан дээд суудалтай мөн хөх тэнгэрийн өвгөд хэмээн дүн айлтъя. Мөн хөх тэнгэртээ нэгэн сүнс гарч эрдэм ухааныг сураад нэг нэгэн хэмээр дээш дамнан ахих ухааны талаар нэгэн жишээг өгүүлье. Нэгэн дээдийн дээд өвгөн байлаа гэхэд тагш баригч, тэргүүн баригч, хүлэг сойгч, дагуул гэх мэтээр 20-30 дагуултай байдаг. Тэгвэл тэрхүү сүнс хамгийн түрүүнд эдгээр дагуулуудын аль нэг нь болно. Дунд тэнгэрт ч бас эд баригч өвгөд бий. Хамгийн эхлээд тагш баригч буюу эд баригч, сэнтий засагч, хөө хуйгийг нь баригч, үс гизэг дүрийг нь засан байдаг өвгөд болно. Тэгээд дээшлэн мэрсэр, хошуу хүргэгч буюу ховж онгод, хил дамнуулагч, тагнуул, туршуул, түүний дараа цэрэг болж болно. Цэрэг болоод үйлсээ сайн дүүргвэл цэргийн ахлагч, цаашлаад зуутын захирагч болно. Бүр ахин мянгатын химээх хүртэл зөвхөн цэргүүдийн захирч болно. Түүнээс цаашлан судар мутарлан бичиж буулгадаг байсан бол судрыг засварладаг болж улмаар нэгэн судрыг хариуцсан эрдэм заадаг баг багш нар нь болоод улаач дээр буун ирэх хэмт хүрч болдог. Цаашлан бага тэнгэрийн дайтай өвгдийн үйл дүүргэсээр туйлан цойлж чадвал хаад хатадтай дүүцгүйч химээр дээшилж болно. Хорвоо дэлхий огторгүй ертөнцид хэдий хэрийн үйлсийг дэмнэж хэр ариун эрдмийг танин мэдэж дүүргэснээсээ шалтгаалж сүнсний сэнтий ахин дэвшиж болдгоороо харын ертөнцөөс ялгаатай юм. Дээд багцлааны өвгдийн багахан хэмт багтах бас нэгэн төрөл бол бурхад юм. 66-аас 68 дахь хэмжээсүүдэд бага бурхад, 69-оос 70 дахь хэм дунд бурхад оршдог бол 71-ээс 80 хүртэл хэм хэмжээсүүдэд бурхад багтан байна. Мөн шидийн болон далаа тэнгисийн үйлдэл
бусад өвгөд эдгээр хэмжээстэд багтана. Дээд багцлааны өвгөд бууж ирээд тун ахархан хугацаанд тасралтгүй суралцсан тэдгээртэй химээ нэгдүүлэн суралцаж үйлсээ дүргэх чадвартай байдаг юм шүү. Улаажийн уураг тархинд буй мэдээллийг онгод нь задлан таньж уншина. Тийм учиг дээд багцлааны улааж болсон бол арга болон бэлэг ертөнцид буй бүхий л эрдэмүүдэд тасралтгүй сурч шамдаж байдаг юм. Түүгээрээ бага ба дунд тэнгэрийн улаачуудаас ялгарна. Тал бүрийн эрдэм хүрэхэд тал бүрийн мэдлэгтэй байх шаардлагатай. Ямар ухаан дэг жаягаар тамгалдаг вэ буурлаа? Онгодын эрх буюу үйл хэргийн эрхийг авбал хийх үйлсээ бусад багцлааны өвгөдтэй тохирч хэдэн жилийн дараа ямар улаач үрд аль өвгөдөө буулгах вэ хэмээн удмаараа хэлэлцдэг. Дээд багцлааны өвгдийн улаачид тун ойр ойрхон мэндэлдэг шүү. Учир нь дээд өвгөд бүгдээрээ бууж ирээд ямар үйлсийг дүүргэх вэ? Урдлыг нь аль өвгөд цэхэн бэлдэх юм бэ гэдгээс хамааран улаачуудаа хорвоод мэдлүүлэх жилийг нь тогтооно. Та өмнө нь нэг удам 8 улаачтай байх боломжтой гэсэн тэд нарын мэдлэх цаг хугацаа нь ойрхон гэж юу буурлаа? Тийм ээ. Ил Дандар баатар дайны үед баатарлаг гавьяа байгуулж өндөр наслаад тэнгэрт мордсон түүхтэй. Тэгэхээр тэр хүмүүн өөрөө онгодын химийн сүнстэйгээр махан биед төрөн үйлээ хийчихэд дээшээ буцаад явжээ гэж үзэж болох уу буурлаа? Болноо. Тэр үр баг илч байсан. Сүнсний хим нь баг тэнгэрт дүүцэж байлаа гэхэд нарт хорвоод их гавьяа байгуулвал дээшээ огцом ахиж болох болов буурлаа? Болно. Тэр чинь л хүмүүн биеийг онон мэндэлж буй нэг давуу тал, ад цаяа юм шүү дээ. Тэгвэл одоо төр түншилсэн буй хүмүүний удам угсаа болон язгуур сүнс нь өндөр байлаач улс их оронд хор уршигтай үйлсийг хийвэл дээрээс доошоо унгах нь үсттэй буурлаа. Уналгүй яах вэ? Хүмүүн болж төрсөн бол ухаантай л амьдрахгүй бол болохгүй юм байна тийм ээ буурлаа. Төрийг түшигч юм уу төрийн тэргүүн хүмүүн өөрийн зөв замаа алдан унвал тэр чигээрээ доош унана. Унахад ёроол гэж үгүй. Харин буцан дээш гарч явах зам мөрдөө тогтон зөвөр оршин амьдрахад тун эрхтэй байдаг шүү. Тэгж бодохоор Библийг юм уу Бурхны сургаадыг үнэнчээр дагах нь зөв арга замуудын нэг нь мөн юм байна да. Тийм шүү. Ядаж л хулгай битгий хий гэж сурахчихсан бол хулгай хийхгүй, худлаа битгий яар гэж сургасан бол худлаа яриад байхгүй шүү дээ. Тийм ээ үрсэн. Тэгэхээр нэг талаас нь харвал шашны сургуулиуд тун хэрэгтэй зүйл байгаа юм. Корон судрыг уншихаар худал хэлэх, хулгай хийх гэх мэт буруу үйлийг хийвэл там дунана гэж там твийн тухай их гардаг. Өмнө нь таны айлцсан Есүс Христийг домжийн тэнгэрийн үйлээр түлхүүд танигдан гарч ирсэн гэдэг шиг элчүүд аль нэг ертөнц тэнгэрээр түлхүү танигдан гардаг уу буурлаа. Тэр бол элчийг яаж мэдлүүлэх вэ гэдгээс улбаална. Элч юуны төлөө ямар үйл хэргийг дүүргэх учиг ухаан дор мэндэлж байна вэ? Ямар цаг үе дор юуг таниулах гэж буун ирэв гэдг нь тун чухал байдаг. Бурхан багшийн сургаалыг таниул бас их хэрэгтэй юм шиг байна тийм үү буурлаа? Тийм ээ, тун дэмтэй. Тэгэхдээ зөвхөн л тунгаахгүй бол болохгүй. Хадуураад явчих буурлаа. Тэгэлгүй яах вэ?
Күнзийн сургаалыг үүсгэсэн күнз гэж хэн бэ буурлаа. Мөн адил элчүүдэд багтнаа үрсэн. Дээд багцлааны өвгдийн үйл хэрэг номтын, домчийн, төргийн гих мэд бусад тэнгэрээр хуран чуулж үйлсээ дүүргдэг болохоос бус би дээд багцлааны өвгөн байна гэд голомттой ганцаар буугаад үйлсээ дүүргээд байдаггүй. Ойр ойрхон мэндэлдэггүй учир нь энэ юм. Дээд багцлааны өвгөд энэ хорвоод байнга тасралтгүй буухгүй. Арга буюу бэлгийн хүч хидээдэх үед л зарлагт үйлсийн дор мянган жилдээ нэг удаа ч юм уу бууж ирдэг юм шүү. Дунд тэнгэрийн онгод байгаад дээд тэнгэр рүү гарлаа гэхэд тэнгэрт их эрдэм сурснараа гарах уу эсвэл заавал онгод болон бууж ирж үүлээ дүүргэснээрээ гардаг болов буурлаа. Аль замаар гарч болно. Улаач эсвэл үр удам нь сайн байвал өвгдөн дээшээ гарах боломжтой. Улаачтай буун үүлсээ дүүргээд ахих боломжтой. Мөн дээрээ эрдмээ суран үүлсээ сайн дүүргэснээр дээшлэгч бас боломжтой байдаг. Энэхүү бүгдийн цаана нэг л үйл хэрэг бий. Энэ бол хайр юм. Хайрын ухааны зөвд хөтлөгдвөл харалган бүхэн цагаар нь химээх үг бийг санах хэрэгтэй. Шарын шашинд их олон бурхад байх юм буурлаа. Тэдгээр бурхтын дүрүүд нь дээд тэнгэрийн өвгдийн нэг талаас нь харсан дүр байдаг бөгөөд тэдгээр өвгөд нартад буун ирж үйлсээ дүүргэх нэгэн оршихуйн орон зайг нь бүрдүүлэхийн тулд бурхтын дүрийг бий болгосон. Тэдний цаана өвгөдөл бий шүү дээ өрсмэн. Нэгэн учиг ухаанд ор баруун өмнө болон өмнө зүгүүдээс шарын шашныг авчрах хөх Монголын учиг ухаанд оруулан нийцүүлэхдээ бүүгийн ёс тгийг өөр дүрд хувирган оршоосон байдаг бөгөөд бусад улс оронд байдаггүй шарын шашны учиг ухаан хөх Монголд байдаг юм шүү. Нэг жишээ нь луужин тавих үйл бөгөөд хэлбэр нь өөр болохоос цаанаа бол өвгд нь буун ирж үйлсээ дүүргээд мордож буй хэлбэр юм. Бөөгийн ёс тгийг бусад улсын халдлага, соёлын дайралтаас хамгаалан авч үлдэхийн тулд шарын шашны дор хувирган нууж авч үлдснээс биш шарын шашныг оруулж ирэн дэлгэрүүлэхийг гол зорилгоо болгоогүй байдаг. Тийм учраас зарим нэг бурхад өвгдийн үйлийг яг цав айлдсан буй. Нэр болон дүр нь ондоо байдаг болохоос бус ёсондоо өвгөд шүү дээ. Жишээ нь эд баялагын баян намсраа бурхан гэхэд эдийн тэнгэрийн үйлдээ нэг өвгөн байх нь. Үрийн үйлийг хариуцах бүжин лам бурхан нь үр тэнгэрийн зөвхөн нэг л өвгөн. Лам бурхан бол домж тэнгэрийн нэг өвгөн гэх мэтээр хөврөнө. Одоо энэ бүхэн цаанаа холбоотой байж чадаж байгаа юу буурлаа. Чадаж буй. Шарын шашин гажуудсан болов буурлаа. Өдгөө бусад улсуудад шарын шашны ухаан нь илүүтэй давмгайлан хазаасантай адил эрт цагт оршиж байсан хөх Монголын шарын шашны ухаанч өдгөө хувирсан бий. Шарын шашны альж бурхныг бөөгийн ертөнцийн дээд багцлааны юм уу хөх Монголын түүхийн эрт цагийн өвгдөөс салган ойлгож болохгүй. Дээд багцлааны өвгөд унлахтай юу гэвэл унлахтай. Түүнчлэн бурхтын дүрийг бүтээхдээ амьтан унуулсан, амьтан дээр гიშгэлсэн мутартай элдв эдийг барьснаар дүрсэлсний цаад учир нь тэдний сүр хүчийг онцлон харуулахыг зорьсон байдаг. 10 хангалын цаана
үрлгүүд байдгүй тогшин гэдэг утгаар нь ингэж асуулаа бурлаа. Зарим өөрс тэгж тунгадагч бэлэг ертөнцид хоёр өөр байдаг. 10 хангал яг л тэр хിവэрээ байдаг. Шарын шашинд ч бөөгийн ёсонд ч 10 хангал бий. 10 хангал хэрэгэм зэргээрээ үрлгүүдээс хэр өндөр вэ бурлаа? Өндрөө. Нартад үйлсээ дүүргэж байсан засаглагч үрлгүүд бол бэлэг ертөнцийн буюу огторгой засагчд юм. Иймд тэд ялгаатай. Хангалуун улаач дээрээ бууж ирэх ёстой юу? Хангалууд улаач дээрээ бууж ирэх ёстой юу? Ёстой. Гэхдээ зөвхөн огторгойн үйл хэрэг рүү тун ойртсон үед л бууж ирдэгэ.